Яг үннийг хэлэхэд эн чинь төрөө үйлчлэлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа төслийн жагсаалт нэмэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нийт төрөө хэллээ 24-өөс 13 гэрээ хийцэн гэдэг. Зарим нэг төслийн жагсаалтаасаа жишээлбэл хасахгүй одоо Таранбаа жишээлбэл 100% нийт санхүүжилттэй нийслэл шийтгэхэр болцсон бол Таранбаага төрөө үйлчлэлийн түншлэлийн жагсаалтаас хасахгүй юм. Одоо 1.2 их найдаар 2 дугаар шугамыг хийхэр болчихлоо шүү дээ. Эсвэл холимог байдлаар явуулах гэж юм яг. За нэг асуулт. Хоёр дахь асуулт нь төрөө үйлчлэлийн түншлэлийн жагсаалт чинь одоо яг энэ орж байгаа хоёр орсон дээр нэмэгдээд нийтдээ хэд болж байгаа вэ? За гурав дахь юм нь энд нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төөрөгдлийг дахиад нэг төөрүүлэх юм бол энэ төсөл дээр хоёр төсөл орж ийн л да. За яг дөрвөн улирлын цэцэрлэг гэдэг. Энэ төслийн хувьд бол одоо шинээр цэцэрлэг хүрээлэн байгуулах гэж байгаа юм байна. За дараа нь Urban Air Mobility буюу одоо хотын агаарын хөдөлгөөний төсөл гэдэг. Би энийг сайн танилцуулга дээрээс нэлээд удаа үзээ сайн ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот хувийн хвшилтэд хамтраад агаарын нийтийн тээвэр хийх гэж юм. Тэгэхээр агаарын нийтийн тээвэр гэдэг дээр энэ дээр нэлээд хэдийн тодруулсан байна л да. Одоо нисдэг тэрэг, дорон одоо бусдын хэлбэрээр. Тэгээ энийг яг ямар нөхцөлтэйгээр нөхцөл шалгуур нь ямар үндсэлтэйгээр хувийн хвшил санал болгож байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл яаралтай тусламжийн журмаар нөгөө дороноор цус зөөгөөд идэг тиймэрхүү юмнуудыг зайлшгүй ингэж төсөл болгож оруулах гэдэг нь үү? Энийг заавал нийслэл хэрэгжүүлэх ёстой юу? Эсвэл эрүүл мэндийн яам хэрэгжүүлэх ёстой юу? Яагаад нийслэл хэрэгжүүлж байгаа вэ? Энийн шалтгаан нь. За хоёр дахь нь нийтийн тээвэр гэж онцлсон байна шүү дээ. Энийг бол би төргөн тусламж аюулгүй байдлын үүднээс биш нийтийн тээвэрт юм бол одоо агаарын хөлгөөр агаарын орон зайгаар нийтийн тээвэр явах юм уу? Энийг нэг тодруулаад өгөөч гээд. Тэгээд ер нь нэг төрөө үйлчлэлийн түншлэлийн жагсаалт батлагдаад бүтэн жил боллоо. Дараагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар саяын Батэрбек одоо даргын захирлын хэлдэг энэ үр дүнг нэг тодруулж оруулж ирвэл яасан. Хэд байгаад хэд нэмэгдээд хэдэн яг амжилттай болоод гээд энэ үр дүнг нэг танилцуулж өгөөч. Ер нь бол цаашдаа түрүүн төлөөлөгчдийн хэлээд байгаа хот улс дандаа төсвөр бүх юм хийдэг энэ тогтолцооноос салахын тулд энэ төрөө үйлчлэлийн хүншлэлийн хууль чинь нэлээд гайгүй хууль болж нэлээд хэдэн жил зүтгэжээж сая өнгөрсөн онд бас төсвийн хуулийн төсөл орсон. Сая одоо 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Тэгээ нэлээд хугацаа бол богино болсон. Нөгөө 12 сар байсныг үндсэндээ 3-аас 4 сард болгож багасгасан байна. Энэ бол нэг ололт. Тэгэхээр төрөө үйлчлэлийн түншлэлээр цаашдаа бол хэрэгжүүлэх энэ төслүүдийг дэмжих нь зүйтэй. Тэгвэл тодорхойгүй буюу нийтэд төрөлд төрүүлэхээр иймэрхүү одоо зүйлүүд байгааг энийг тодруулж өгөөч л гэж. За Батцорог төлөөлөгчийн асуулт хариулъя. Цагдаагийн нэгдүгээр уралч даваадлаа. За Таранбаа 2 шугамтай. Нэгдүгээр шугам буюу Сүхбаатарын талбайгаас хойд чиглэл рүүгээ 7 будал 6 будлаар дамжиж 100 орох шугам бол хуулийн дагуу 4-р шатны шалгуулалтан дээр нэг этгээд саналаа илэрхийлсэн учраас тэр этгээд хуулийн дагуу 4-р буюу уралдаан сонгон шалгуулалт явж байгаа нээлттэй байгаа. За уртлын 2-р Таранбааны 2-р шугам буюу Сүхбаатарын талбайгаас Чингисийн өргөн чөлөөгөөр инх таймны гүүр дагаа Чингисийн өргөн чөлөөгөөр хаан уулын ярамгийн замаар яваад хуучин нисэх уянтухаа хүрж байгаа чиглэл дээр уралдаан сонгон шалгуулалтанд оролцогч чичгээд байхгүй байсан учраас ажлын хэсэг дүгнэлт гаргаад уралдаанд сонгон шалгуулалтаа хаагаад ингээд төсөөс шийдээд явж байгаа. Ийм учраас Таранбаа 2 шугамтай, 1 шугам нь болохоор төрөө үйлчлэлийн түншлэлээр ингээд хуулийн дагуу процесс нь явж байгаа гэж тайлбарлая. Ийм учраас бол хасагдаагүй байж байгаа. За өнөөдрийн төрөө үйлчлэлийн түншлэлээр болохоор 4 төсөл арга хэмжээ бол нэмэгдэж байгаа. За тэр нь төрөөсөн юуны 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн хотын тээврийн системийг агаарын тээврийнх бол гээд бүлгийн саналаар агроситийн хүнсний нарийн ногооны хүлэмж мөн 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн парк нь алаахт үргэлжлэдэг. Ингээд 4 төсөл өнөөдөр бол танилцуулгадгаар бол чагсаалт нь орохоор бол танилцуулагдаж байна. За 3 дугаар асуултанд хариулахад за тэр Улаанбаатар хотын агаарын нийтийн тээвэр гэж нэрлэж байгаа нь олон улстай лов альтитюд буюу нам өндрийн нислэг дэлхийн нийтэд болон ялангуяа Дубай, Арабын орнуудад маш өндөр хөгжиж Монгол улсад одоо хэрэглэгдэж байгаа нь болохоор 1-р эмнэлэгт яаралтай зорилт журмаа цус зөөдөг. Тэгэхээр бид нар
нэгдүгээрт эмнэлэг яаралтай тусламжийн үед хүн яаралтай зөв, хоёрдугаарт онцгой байдал галын үед яаралтай Улаанбаатар хотын төгжрөлд орохгүйгээр дээрэс нь төрийн үйлчлэгээ ажил дээр одоо Улаанбаатар хотын төгжрөлд орохгүй юм анхны шинэ агаарын одоо ийм тээвэртэй дид бүтцтэй болох хувийн хвшил санаачилсан Улаанбаатар хотын нөгөө хот тундрах чимээ, аюулгүй байдал, стандарт гэх маш олон асуудлууд эрх зүйн систем зохицоор явж байгаа учраас хот бол энийг өөрөө төрийн үйлчлэлийн төвшил байдлаар бол ингээд цааш нь хөгжүүлээд явъя. Хувийн хвшил бол энэ дээр дид бүтцийг барьж өгөөд Улаанбаатар хотод энэ агаарын дид бүтцүүдийн бүрэн шилжүүлж өгөөд өөрснөө оператор байдлаар бол ажлыг тэгтээ яаралтай тусламж эмнэлэг онцгой байдал үргэлж нэгдүгээр тавигдаж дөрөвдүгürt энэ тээврийн хөдөлгөөн бол хийгдэн гэж байгаа. За энэ дээр бас нэг судалгаанууд хийгдээд үзэхэд Улаанбаатар хот дотроос одоо ингээд Улаанбаатар хотын төвөөс яаралтай эмнэлэг ч юм уу тусламж үзүүлэх хотын захаас төв нэгдүгээр эмнэлэг рүү орж ирэх эдгээр дээр бол ингээд түргэн тусламж үзүүлэхэд маш өндөр ач холбогдлоо. Дээрээс нь бид нэр Улаанбаатар хотын төвөөс шинэ нисэх худал руу 7 минутанд юун дээр 20 минутанд хүрэх юм боломжтой гэж урдсан танилцуулах дээрсэн. Тийм учраас Улаанбаатар хот анх удаа агаарын нийтийн тээвэртэй болъё гэдэг ийм зорилт тавиад төрийн үйлчлэлийн түвшлийн дээр бол ажиллаж байгаа гэсэн үг. За баярлалаа. Даваа талаа дараах тэр бүлгийн санал дүгнэлтээр ерөөс уншаагүй шүү дээ. Хоёр л төсөл хөтөлбөр орж байгаа шүү дээ. Яг одоо танилцуулга төдөөлөгчнөр дээр тараасан чи Улаанбаатар хотын агаарын хөдөлгөөн нөгөөх нь дөрвөн улирлын цэцэрлэг төрөлн байгаа. Бүлгийн санал дүгнэлт гэж ерөөс ороогүй байгаа шүү. За тэгэхээр яг түрүү яг хурлын дарагтай санал нэг байна. Яг бидний материал бол хоёр материал байгаа. За энэ хоёр материал дээр би тэгвэл дахиад тодруулъя. Улаанбаатар хотын нийтийн агаарын тээврийн төсөл дээр Улаанбаатар хот ямар дид бүтцийг барьж байгуулах юм, энэ дээр хөрөнгө мөнгө тавих юм уу? Хувийн хвшил өөрөө дид бүтцээ байршуулад өөрөө сүлд нь тодорхой хэмжээнд операшнаа явуулаад хүлээлгэж өгөх юм уу? Энэ дээр ирээдүйд дахиад тэзүү орж ирэхдээ нийслэлээс одоо мөнгө хөрөнгө дид бүтцийн асуудлыг шийдвэрлүүлэх юм уу? За мэдээж одоо техник эдийн засгийн үндэслэл энэ дээр одоо байхгүй бах. За байгаад хэрэв мөнгө шийдвүүлж орж ирэх юм одоо ер нь бол сүүлийн үед төрийн үйлчлэлийн түвшил гэдэг нэрийн дор чагсаалтанд оруулж хагаад тэгээс сүүлд нь баахан мөнгө тавиад ингээд өөрөө санхүүжүүлээд идэг ийм муу зуршил практик бий болоод байна шүү дээ. Энэ дээр надад яг тодорхой хариулт. За тодорхой хариултыг хийн хөө. Батэрбек. За нийслэлийн зүгээс ерөнхийдөө газар болон бусад холбогдох дэд бүтцийн хувьд бол хамтарч ажиллах боломж олцоотой байгаа. За энэ хүрээндээ бид бүхэн бас тэзүү болон холбогдох бүрэн шинжилгээгээр энэ болохоор илүү тодорхой болно. Тэр үед нь тав хүнд бид бүхэн бас нийслэл эрдэнэ төлөөлөгчтэй хурал дахиж оруулж ирж танилцуулна. За хэрвээ одоо энэ хоёрын хвшлийн зүгээс тавьж байгаа эхний асуудал болохоор бид бүхэнд бол газрын асуудал дээр тодорхой хэмжээний дэмжлэг хүсэж гэсэн агуулгаар оржсон байж байгаа. За 7-8 байршлаар ерөнхийдөө бид бүхэн бас ингээд хотын төвжирэл болон нийгмийн дэд бүтцтэй холбоотой асуудлууд дээр бид бүхэн бас хамтарч ажиллах боломж олцоо байгаа гэдэг талаас хэлсэн. За тэзүү болон бусад нөгөө бичгээр тодорхой болох юм бол нийслэлийн төсвүүдээр одоо тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суух уу нэг бол тодорхой хэмжээний хувь эзэмшлээ яригдах уу гэдэг асуудал маань өөрөө илүү тодорхой болно. За эрсдлийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, хуулийн дүн шинжилгээ, байгаль орчин төлөв байдлын үнэлгээгээд гэх мэтлэн энэ тодорхой шинжилгээнүүдний хийгдсэний үндсэн дээр бид бүхэн энэ төсвүүдээр суух уу тодорхой хэмжээний санхүүжилт хийгдэх үү гэдэг талаас тодорхой болно гэдэг тавганд хэлмээр байна. Гол нь эн чинь төр хувийн хвшлийн түншлэлийг дэмжихгүй гэдэг байгаа даа биш шүү дээ. Үнэхээр энэ төсөл төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шаардлага, хэрэгцээ шаардлага байна уу байхгүй гэдгийг л мэдэж авах гэдэг. Тийм учраас энэ дээр нь та хэд нэг тодорхой хариу хэлж өгөөч. Хоёрт Үнэнбаатарга энэ яг төр хувийн хвшлийн түншлэлийн одоогийн хүчин төгөл төр хуулиар энэ нийцж орж байгаа юм уу? Нийтийн гэдэг энэ агуулгандаа нийцэх юм уу? Засгийн газрын одоогийн гаргасан байгаа журмаар нийцэх юм уу? Энэ асуудлуудаа та хэд тодорхой танилцуулахгүйгээр орж ирээд ингээд шууд хүчлээд батлуулах гэдэг шүү дээ. Тийм учраас төлөөлөгч нар хэлээд шүү дээ бид нар хэмэл хүүхэлтэй бишээ гэдэг. Даваа талаа дарга хурал дээр оруулж ирэхдээ та материалаа бүрдүүлж оруулж ирээ. Бүлэг дээр орж ирэхдээ ингээд танилцуулга сайн оруулж ирээ. Одоо жишээлбэл Үнэнбаатарга төрийн хувийн түншлэлийн тухай хуулийг та маш сайн мэдж байгаа. Тийм биз? Одоо би энэ дээр хараа ингээд шууд ингээд харахаар 5.1-27 дээр заасан нийтийн зориулалтад дэд үз төрийн үйлчлэгээний салбарт түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр хувийн хвшлээс энэ бол заасны дагуу санаачсан төслийн санаачлагыг оруулж ирнэ гэж. Тэгээ оруулж ирэхдээ даваа талаа дарга эн чи юм шүү дээ. Би 2-2-ийн 1-1 дээр заасан байгаа хараа төслийн ерөнхий мэдээлэл орж ирнэ. Ач холбогдол орж ирнэ. Эдийн засгийн үр ашигын талаарх ерөнхий мэдээлэл орж ирнэ. Салбарын хууль эрх зүйн орчны талаарх
танилцуулга орж ирнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцж байгаа хэсэг. Энэ хангагдсан бэлэн байдал, дид үцэс хэрэгцээний мэдээлэл, өөрөөр хэлбэл эрэлт хэрэгцээ нийлүүлэлтгээд бүх мэдээлэл чинь дээр орж ирсэн байх ёстой шүү дээ. Тэгээ оруулж ирээгүй болохоор энийг эхлээд жагсаалтаа батлуулчаад дараа нь оруулж ирнэ гэж ингэж тайлбарлаад байгаа чинь болохгүй. А энэ мэтчлэн бүдэг бадаг явсаар байгаад нөгөө ямар авилга хорооллоо. Тэр нөхөр чинь баригдсны нэг үлгэр жишээ болно гэдгийг төлөөлөгч нар хэлээд нь шүү дээ. Ямар ч ерөнхий байдлаар орж иж батлуулж явах явцдаа хот байгуулалт хотын стандарт ерөнхий төлөвлөгөө тийм биз байшин барилга босоод ирдэг. Нэг хэсэгт нь цэцэрлэг түрээлэн барих уу барихгүй гэдэг нь аюул бол 30 жилийн дараа манусыг байхгүй болсон үед баригдаа сууж яадаг ийм аюул байгаа шүү гэдгийг хэлээд байгаа учраас товч бөгөөд тодорхой мэдээлэлтэй оруулж ирээч л гэж хүсээд нь шүү дээ. Энэ бол төрийн хувийн түншлэлийг оруулж ирж байгаа зүйлийг огт үүсгэх гээд байгаа даа биш. Оруулж ирж байгаа материал чинь дутуу байна. Бүрдлээ хангаач гэж хэлж байгаа төлөөлөгч нарын ажил хэрэгц санал шүү.